өөрийгөө харж би амар урт хоёрын юуштай. Би бүр авраг бийтэй. Би яг амтан биш үү? Би дээгүүр гисэд миний биений бүх өнгөнүүд солонгын 7 өнгөс шүү. Шүн би гоё гэрэлтэж харагддаг. Би шүн өрнөстэй маа. Би маш их хүч чадалтай. Би хүссэн газар руу очиж чадна. Тэгтээ хүн намайг харуулаа. Яагаад хүн харуулж байгаа? Авраг бийтэй. Яг загас шиг. Тэгтээ би урт хоёрын юуштай. Загас шиг хэлбэртэй юм уу би чинь? Үгүй би яг луу шиг юм байна. Луу. Би луу юм байна. Луунууд яаж амьдардаг юм бол? Луунд гэр байдаг уу? Бага. Хаана вэ? Бид нар ихтэй дэлхий дээр амьдардаг. Би дээгүүр нисэж аваад ядрахаараа нэг гоё. Яг баян бүрч газар очдог. Тэр дэлхий дээр биш ээ. Гэрэл бидний очиж байдаг газар. Тийм надаас гадна янз бүрийн амьтд байна. Ямар хэлбэртэй ямар амьтд байна? Морин бийтэй толгойтой хүн байна. Бид нар бүгд биенээ мэддэг. Энд цуглдаг. Өөрөө тэнд дуртай юм хийдэг. Өөр тэнд ямар амьтд байна? Янз бүрийн амьтд миний эцэж харж байгаагүй. Зарим нь хүндэр юм. Зарим нь амар царайтай байна. Тэгтээ би айхгүй. Тэд нар бүгд дэлхий дээр очдог. Гэхдээ тэд нар их нь харж чадахгүй. Яах гэж дэлхий дээр очдог юм бэ? Тэд нар тусдаа үүрэгтэй. Ямар үүрэг? Зарим нь хүн тусалдаг. Зарим нь хүмүүсийг өвдөгдөг. Тэд ямар нэгэн байдлаар бүх хүмүүсийг хяндаг, бүгдэнд нөлөөлдөг. Яг л нэг удирдагч нар шиг. Та нарт харин удирдагч байгаа юу? Надад удирдагч байгаа. Чамаа хэн удирддаг вэ? Манай бас луу цагаан луулаа өстэй. Чи хүнд тусалдаг уу? Хүнийг өдөгдөг үү? Би хүнд хийчих муу юм хийж байгаагүй. Яагаад юу хүнд туслах хэрэгтэй юм бэ? Тэгэхгүй бол дэлхийн хүмүүс утгаа алдна. Хараа хяналтгүй болно бид нар хянах хэрэгтэй. Тэгтээ зарим зүйл болдгоор болдог. Хүмүүс өөрсдөд нь тусалж ийн. Эсвэл бол ямар нэгэн байдлаар нөлөөлж хинж ийн гэдгийг мэддэг юм уу? Хүмүүс юу ч мэддэггүй. Тэг ямар байдлаар нөлөөлөх үү? Хажууд нь очиод читик гэж тушааг. Хүмүүс өөрийн ухамсаргүйгээр тушаал бэлгэлдэг. Тэгэхгүй бол тэд нар биенийгээ алах нэ. Би хэд удаа зогсоосон байна. Хоёр хүн хоорондоо нэгнийгээ алах гэж байгаа. Би ч хэндэн шивсэн. Болохгүй. Ингээд зогсон. Шууд байлсан. Нэг нь болохоор нөгөөх нь бас байлаа. Чи хэр удаа юм лүү байгаа? Би дээд заяанд төрсөн. Би ийм байдалтай би 1000 жил амьдрна. Одоо би 238 нассан байна. 238 жил гэдэг луугийн амьдралын хувьд хэр удаа нас вэ? Зүгээр л байдаг нас. Бид нар угаасаа энэ настай байдаг. Харин хүмүүс хэдэн зуун мянган удаа өхөж дахиж төрдөг. Би хүссэн газраа хүссэн үедээ очиж чаддаг. Би эрхчлөөтэй. Тэгтээ хүнд харагдаж болохгүй надад сайн. Чамайг ер нь хүн хизээний цагт харж байсан уу? Би харагдмаар үедээ хэн нэгэнд харагдаж чадна. Нэвчлэн би жоох хүүхдүүдэд харагддаг. Жоох хүүхдүүд чамаа хараад байдаг уу? Над руу хараад инээдэг. Яагаад гэвэл тэдний энерги цэвэр байдаг. Чи жоох хүүхдүүдтэй хэрхэн харилцдаг вэ? Хүүхдүүд чамтай ярьдаг уу? Тэд надад их сайн ханддаг.
хаяа хүүхдүүдийг унтж яхад нь хардаг. Тэдрийг харахаар надад сайхан санагддаг. Яг тэгвэл тэд нар цэвэр. Хүмүүс нэгэндээ буруу юм заадаг. Нэгэндээ үргэлж буруу үлгэр дуурайл үзүүлдэг. Энэ бүхэнд хавцаар тэр өөрийнхөө анх төрсөн мөн чанараа гэдэг. Бүхэн хүүхдүүд байхдаа л өөрхөн байдаг юм. Тэгтээ тэд нүгэлтнүүд биш. Тэд зүгээр л ухамсаргүйгээр амьдрагчд. Чиний амьдралын зорилго чи юу вэ? Логийн амьдрал ер нь юунд зорддог юм бол? Би үргэлжлэл дэлхийн хүмүүс туслах ёстой. Тэднийг харж хандах хэрэгтэй. Тэгтээ зарим зүйлсийг би өнгөрөөдөг, зарим зүйлс би тусалж чадахгүй. Жишээлбэл юунд тусалж чадахгүй бол өнгөрөөдөг зүйлсийн нэг нь юу вэ? Зарим хүмүүсийн хувь тавилан зүгээр бичигдсэн байдаг. Тэрийг хамаагүй зөрчиж болохгүй. Тэрийг хэн бичдэг юм бол? Бурхан бич. Бурхан хаана гэдэг? Бурхан хамгийн дээр байгаа. Чи бурханаас хэр холоо? Би бурханаас маш хол. Чиний дээр ахаад өөр төрлөختөн байгаа юу? Бага. Олон уу? Бурхтын доор дахиад бурхад байдаг. Тэр дээдлийн бурхтаас арай доогор өсөв юм уу? Тийм ээ. Тэрний доор юу ах вэ? Бид нар байгаа. Бид нар бол дэлхийн хамгаалагчд. За. Тэгээд та нарын доор юу вэ? Эрэлхийлж. Эрэлхийлж элч нар ямар хөө янзтай вэ? Тэд нар ганцаараа явдаг, дөрвөлөө явдаг. Яагаад заавал дөрвөлөө гэж? Хүний сүнсийг тал талаас нь барьж авахд олоолаа байх хэрэгтэй. Тэгээд тэд нар хүний сүнсийг аваад хаашаа явд юм бэ? Тэд нар ялгадаг. Юугаар нь? Муу сүнс, сайн сүнсээр. Сайн нь яадаг? Сайныг тэд нар өөр тийшээ явуулцдаг. Хааш нь? Гэрэл рүү. Гэрэл рүү очсон сайн сүнснүүд яах вэ? Гэрэл рүү очсон сайн сүнснүүд дараагийн төрлийг бол тэд нар өөрсдөө сонгодог. Юг? Ямар төрөл төрөө. Учир нь тэр хүмүүс сайн улс хийсэн учраас тэдэнд сонголт бий. Муу сүнснүүд яах вэ? Муу сүнснүүдийг авч явж тэдний нэг төмөр тортой амьд хорж ийн. Тэд нар орилдоо л байна. Тэд нар яг галын төв шиг өнгөтэй харагдчихна. Тэд нар дараагийн төрөл гэж байхгүй. Өөр тэмдэглэдэг юм уу? Зарим нь өөрт үлдэж болно. Сүнс өөрт мөнх байдаг юм уу? Эсвэл үүсч бий болоод буцаад алга болдог юм болов уу? Сүнс өөрт мөнх байдаг. Чи ямар үйл хий? Төдий чиний өөрчлөгдөн. Харин муу сүнснүүдийг бид аль болох тагж төрүүлэхгүй хичээдэг. Тэд нар тагж төрсөн ч муу эврээ үлддэг. Тэд нар ямар нэгэн байдлаар суралцаж дээшээ болдоггүй юм уу? Сайжирдаггүй юм уу? Тэд нар анхнаасаа муу байгаагүй. Яагаад муу болчихдаг юм бэ? Бие биений тийм болгосон. Халдварладаг гэсэн юм уу? Хүнийг тийм байдалд оруулахыг хүргэсэн. Хэн? Хүн төрөлхтөн бие биенээ Өөрсдөө юу? хин нэг дандаа муу хүн болгодог. Тэр хүн төрөхдөө тийм байдаггүй. Анс нэг түлхдэг. Тэгээд туслаагүй. Дээшл сайжрах хэрэгтэй юм шүү. Сайн хүмүүс байгаа. Гэхдээ тэд нар хүн болгон тусалж чадахгүй шүү дээ. Хүрэлцэхгүй байх гэсэн үг юм уу? Хүрэлцэхгүй.
Дэлхийн хамгаалагчд гэ та нарын дараа эрдэлгийн элч нар байдаг шүү. Тэдний дараагийн төрөл нь юу юм бол? Амьтад. Хүн хаана байгаа юм бол? Эхлээд бурхан. Бурханы доод. Бурхад. Тэд бидэнд тушаал өгдөг. Дараа нь бид нар янз бүрийн хүн амьтан холилдсон тийм төрхтэй байдаг. Зарим хүмүүс харуул аймар. Аврах том яст мэлхий тэгсэн мөртлөө хүн талгаатай байна. Хайх хэрэггүй. Эрдэлгийн элч нар ямар хөө төрстэй байдаг вэ? Эрдэлгийн элч нар царайгүй. Хар. Тэгтээ гадуураа нэг хар юм өмсч өгсөн байна. Тэр нь зүгээр л сул хар юм байна. Хувц гэхэд хэцүү юм да. Эрдэлгийн элч нар бас өөрөө өөрсдөө эрдэлгийн элч болохоо сонгосон юм уу? Тэд нарт үүрэг өгч. Эрдэлгийн элчийн хаан өөрсдөө мэдхгүй тэдэнд үнээс өөр сонголт байгаагүй. Тэр хүн хаана байгаа л энэ? Бидний доор хүн байдаг. Хүний дээр юм уу доор нь юм уу? Эрдэлгийн элч хүний доор. За. Хүн эрдэлгийн элчийн дээр. Хүний дээр бид нар байдаг. Тэгээд амьтан юм уу? Эрдэлгийн элчийн доор амьтад. Түүнээс доош ахад англи байгаа болов? Бурхан ямар байдаг юм бэ? Та нарт тушаал заавар өгдөг бурхан. Ямар хэлбэр төрстэй? Бурхан хүн болгонд өөр хэлбэр төрстэй харагддаг. Яагаад? Яагаад гэвэл бурхан хүн болгонд адилхан харагдах ёстой. Чи юу харахыг хүсэн тэр бол бурхан. Яг үндэ бурхан ямар ч төрс хувцас царай төрх түүнд юу ч байхгүй. Бурхтын бурхан тэднээс юугаар ялгаатай? Бисээ бурхтын бурхныг ярьлаа. Тэгвэл доотлын бурхан Тэд нар аюу үзэсгэлэнтэй, хүн төрхтэй. Тэгтээ тэдний хүн гэж хэлж болохгүй. яагаад? Тэгвэл нүгэл болно. Яагаад гэвэл тэд чинь бурхад. Яавал бурхан болтыг? Бурхан болж болдгийг юм уу? Хүн болгоны заяа төрөг өөрөөр бичигдсэн байдаг. Гэхдээ хүн нүгэл хийгээгүй бол бурхан болох боломжтой. Гэхдээ энэ үнэхээр хэцүү. Тэгэхээр хүний заяа нь өөрөө тийм сайн заяа бол биш юм байна тий? Хүн болохыг хүсэх зүйл биш. Чи бурхан болж чадах болох уу? Би ажлаа сайн хийж чадвал бурхан болно. Муу хийвэл яах вэ? Муу хийвэл би дахиад л өөр хамгаалагчийн төрөөр төрнө. Та нар хүн болж доошлно гэж байдаг уу? Бид нар хүн болж доошлох боломжгүй. Бид нар нэгэн тэнийг энэ ажлыг хүлээгээд авсан байдаг.